Өнгөрсөн оны эцээр за татварын өртөө аж ахуйн нэгжүүдийн дансыг хаасан. За ер нь бол аж ахуйн нэгжүүд бол за ер нь одоо яг энэ нөхцөл байдал кейс гэлтгүүгээр бизнесүүдийн хувьд бол нөхцөл байдал нэлийн төвөгтэй байгаа. За санхүүжилт бол багассан, тэ эдийн засгийн нөхцөл байдал бол бас тийм сайнгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. За яг одоо таны хувьд татварын талаас нь харах юм бол нөхцөл байдал яг ямар түвшинд байна гэж харж байна. Тий, одоо данс хаана гэдэг нь бол хуулинд байдаг арга хэмжээнд л баггүй. Одоо нөгөө өртөө татварчлагдагчдын хувьд бол бас бизнесийн үйл ажиллагаа нь хомогдсонтой холбогдвол нөгөө татраа төлөх одоо боломж нь хомсуулдаг тийм ээ. Энтэй холбогдвол нөгөө өөр хөрөнгөлөгдөв. Өөр хөрөнгөлөгдөв татрын албан нөгөө татрын хууль төгт хэмжээнд байгаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийнх нь нэг нь бол данс барьж байгаа асуудал байх л да. Тэгээд энтэй холбогдуулсан ийм л асуудал. Тэгээд тухайн үед бол засгийн ерөнхий сайд хүртэл одоо ийм ажиллагаа хийгдэхгүй байгаа л гэж яригддаг шүү дээ. Гэтэл хуулийн дээр байгаа зүйлийг бол одоо ялч болоод хэрэгжүүлдэг. Тэгээд яг энтэй холбогдуулаад энэ татрын хуулийн нэмэлт өөрчлөлтүүд бол хийгдэж байгаа. Энэ удаагийн өөрчлөлт бол анх удаага дөрвөн хуулийг бол нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөхөөр ингэж орж ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Та бол санаж байгаа бол Монгол улс бол энэ татвартай холбоотой өөрчлөлтийг бол 2 удаа том шинжилгээ хийсэн байдаг. 2008 онд хийгдсэн, 2019 онд хийгдсэн. За ингээд эдгэрийн хугацааг авч үзвэл 10-аас дээш жилүүдийн хугацаатай байна л да. Гэтэл ингээд сүүлийн үед бол энэ шинжилгээ асуудлууд гарч ирж ингээд нэг 10 жил дотор ингээд яригдах гэдэг шүү дээ. Тэгээд энэ асуудал бол 23 оноос эхлээл яригдсан. Өнгөрсөн 25 онд бол жилжингээл бид нэр ярьлаа шүү дээ. Их хуралдаарч яригдлаа, хилцүүлэгч хийгдлээ. Тэгээд одоо 12 сарын 30-нд бол одоо ингээд нэг сангийн ам одоо эцэгчид олон нийтээр хилцүүлж байгаа. Тэгээд өргөн баригдсан ийм төсөл байна. Тэгээд энэ төслүүд дээр бол одоо татварчлагдагчдын эрх ашигыг дээрдүүлсэн зүйлүүд. Өөрөөр хэлбэл одоогийн хууль тогтоомждоор татварчлагдагчдын одоо эрх зүйн байдлыг юм уу одоо дордуулж байгаа энэ зүйлүүдийг бол залруулах гэсэн ийм зүйлүүд бол нэлээд их орсон байна. Тэгээ тодорхойлбол одоо бид нар одоо нэг сард бол манай нийгэмлэг бол татварчлагдагчдад татрын тайлгналтай холбоотой асуудлаар бол сургалт хийсэн л дээ. Тэгээд энэ үеэрээ бид нар бол энэ татрын хуулийн энэ нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг ингээд татварчлагдагчдаар ингээд ярихад бол татварчлагдагч нар хамгийн хүлээлттэй байна. Энэ хуулиар тодорхойлбол одоо бид нар бол баримтын систем гэж бид нар хамгийн их ярьдаг шүү дээ. Тэгээд баримтгүй байх юм бол татварчлагдагчийн хэн шалгалтаар орохтол тэр баримтгүй зардал хасагдлаа гэдэг асуудлаар ингээл акт өгдөг асуудал. Тэгвэл одоо энэ хуулийн өөрчлөлт орж ирэх юм бол тэр бэлэн бусраа ер нь бол бэлэн мөнгөний гүйлгээг бол ерөнхийдөө одоо хуулиар бол шахаж эхэлж байна гэсэн үг. Бэлэн бусаар гүйлгээ хийчих юм бол та тэр хүн баримт өгөөгөөс ч та урдаас баримтаа өгдөг болгож байна гэж. За мөн тончлон одоо гадаадаас бид нар одоо ажил үйлчлэгийг одоо худалдаж авлаа гэхэд одоо тэрний өмнөөс бид нар нөт төлчөөд тэрийг авч хасахгүй байдаг жишээ. Тэгэхээр энэ зүйлийг нь бол жишээ залруулад өгч явах жишээ тийм ээ. Гэх мэтлэн ийм сайн давуу талтай. Хоёрдугаар том асуудал бол энэ хялбаршуулт гэдэг ойлголтыг бол оруулж ирж байна. За энэ дээр бол аж ахуйн нэгждэрч байна, хувь хүний орлогын тодорхой тавьж байна, нөөттөрч байна. За нөөттөр хэлбэршүүлтийн асуудал яаж юм нөхөр 400 сая төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжүүд бол нөөтийн одоо хасагдах зардал нь бол тэр орлогынх нь бол 90% тооцоод үлдсэн 10% нь бол татвар ногдуулах нь бай. Тэгээд ингээд нийт 10% тооцоход бол 1% татвар төлнө гэсэн. Тодорхойлбол 30 сая төгрөг сар болгон 30 сая төгрөгийн татвартай аж ахуйн нэгж одоо 2.7 сая төгрөгийг одоо төлдөг гэж үзэл. За эндээс одоо бусад одоо төрөөс тоог цахилгааны хасгад нэг 2 сая төгрөг. За энэ компанийн хувьд бол жилээр нь авч үзэхэд 12 сараар нь авч үзэхэд бол 24 сая төгрөг төлжсэн бол одоо 2.4 сая төгрөг төлөхөөр. За ингээд агуулгаар нь том агуулгаар нь авч аж ахуйн нэгжтэй ч гэсэн яг энэ хэлбэршүүлэлт орж иж байгаа. Ингээд үзэх юм бол энэ компанийн хувьд бол одоогийн хууль эрх зүйн тогтолцоогоор авч үзвэл 11% татрын ачаалттай байсан компани 2% татрын ачаалттай болж орж ирж байна гэсэн. За нийт Монгол улсад бол өнөөдөр 25 оны байдлаар авч үзэхэд 116 мянган аж ахуйн нэгж бол үйл ажиллагаа явуулж байгаа. За 263 мянган аж ахуйн нэгж байгаа гэж байгаа. За эндээс ихэнх нь одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм баг тийм. Тэгээд энэний чинь 87 мянган нь бол нэгээс исэн ажилтнаа үе жижиг бичлүүд л байгаа. Тэгэхээр энэ өгөөжийг нөгөө 90 мянган аж ахуйн нэгжүүд бүгдээрээ хүртэх. Мөн тончлон одоо том аж ахуйн нэгжүүд дээр яаж одоо орж энэ өгөөж яаж орж ирнэ гэхээр татрын хувь хэмжээг нь бол бууруулах замаар. Өөрөөр хэлбэл татвар ногдуулах орлогыг одоо 6 тэрбумаас дээш бол 25% шатлалтай байсан. Энийг нь дунд нэг шатлал орж ирээд 10 тэрбум болоод орж. Тэгэхээр энэ буурч байгаа 25-оос одоо 15% болж буурч байгаа энэ 10% нь
4 тэрбумд ногдох 400 сая төгрөг нь тухайн аж ахуйн нэгжид үлдэж орж ирж байгаа. Тэгээ ингээд аваад үзэхэд бол одоо нөөтийн асуудлаас одоо нөгөө үндсэн хөрөнгө одоо худалдаж авлаа гэж үзье тийм үү. Үндсэн хөрөнгө худалдаж авахд тэнд төлж байгаа нот бол шууд хасагдах. Одоогийн хууль тогтоомжоор бол 5 жил 10 жил ингэж хойшлуулдаг болсон гэдэг. За хэрвээ энэ татварлагч нарын хувьд бол энийг хүлээж батлагдгийг маш их хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл төлөвтэй гэх гэдэг. Би одоо энэ хууль батлагдчих юм бол үндсэн хөрөнгүүдөө би 27 оны 1 сарын 1-ээс авах уу эсвэл энэ 26 онд авах уу гэдэг хүртэл одоо тооцоолж эхэлж байгаа гэж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр одоо нэг асуудал яригдж байгаа татварын хувь хэмжээний асуудал за тэр бол нэг чухал биш яа зүгээр татварын яг нөхцөл байдалтай энэ бодлогыг доктортой хэрэгжүүлээч байнга өөрчлөлтөг энэ одоо схем бас одоо бодооч гэдэг асуудлыг бизнес эрхлэгчдийн зүгээс тавьдаг. Тэ ялангуяа гадны компани Монголд хөрөнгө оруулалт хийгээд орж ирэхэд татварын бодлого нь ойлгомжтой, тогтвортой байх юм шаардлагатай байна гэж. Энэ дээр таны байр суурь ямар вэ? Хуулиар ямар нэг энэ дээр хөшүүрэг байна уу? Бага. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг нь бид бол ингээд нэг шинжилэлгээл одоо ингээд нэг юм яригдан гутал шинжилэлгээд ингээ хийгээд байх нь өөрөөр хэлбэл нөгөө бизнесийн хувьд бол тэр тогтворгүй байдал руу оруулах гэдэг шүү дээ. За манай гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль дээр ч гэсэн одоо нөгөө бизнесийн одоо хувьд бол нөгөө татрын орчныг татрын хэмжээг докторжуулах асуудал. Хэрвээ буурах юм бол тэр бууралтыг аваад буцаад өсгөх тухай асуудал байхгүй. Тэгэхээр энэ цаагаараа юу хэлж ийнэг бол нөгөө татварлагчдын хувьд бол манай татрын хууль тогтоомж бол доктортой байна гэдгийг илэрхийлж байгаа. За тийм ч учраас энэ өнгөрсөн жил нэг зарим нэг одоо нөөтийн хуулийн дараа шинжилсэн найруулга гэж явж ирсэн нь 12 сарын 30-нд орохдоо нэмэлт өөрчлөлтөөр болгож оруулж ирж байна гэсэн. Тэгэхээр тэр болгон одоо өөрчлөлт шинжилсэн найруулга гэх үзбрэнтлийн хувьд бол өөрчлөхгүйгээр бодлогын хувьд өөрчлөхгүйгээр одоо яг татварлагчид өнөөдөр бэрхшээл болж байгаа саадуулаад байгаа тэр зүйлийг зас залруулах энэ зүйлүүдийг л оруулж ирж байгаа асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр нөөттөр бол хамгийн их энэ өөрчлөлтүүд бол нэлээд орж ирж байгаа асуудал байна. Аж ахуйн нэгжээр ч гэсэн одоо орж ирж байгаа асуудлууд байна. Хувь хүн дээр ч гэсэн одоо ер нь бол одоо нөгөө хэлбэршүүлсэн байдлаар тайлагна. Татварлагчнууд бол татрын алуу нөгөө системээрээ дамжуулаад 3 сарын 15-ны дотор бол тайлангийн нийлгэн. Тэгээд 6 сарын 30-ны дотор татварлагч баталгаажуулна. Тэгээд 9 сарын 30-ны дотор одоо төлөхөр ийм зохицуултыг хүртэл орж иж байгаа. Одоо бол 2 сарын 15-ны дотор 2 сарын 15-ны дотор гэдэг энэ ойлголт байдаг. За мөн тайлагналтай холбоотой асуудал. Ер нь бол татварлагчид бол бүртгүүлэх, ногдуулах, төлөх, тайлагнах гэсэн үндсэн 4 үүрэг бий л дээ. Энэ 4 үүргээ биелүүлж ирэвэл сайн дурын дагмуурдалт гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ сайн дурын дагмуурдалтыг яаж одоо хэвшүүлэх вэ? Яаж энийг суулгах вэ гэдгийг хүртэл татрын ерөнхий хуулийн дээр нөгөө татрын алба зүүлэн тусах үйл ажиллагаа гэдгийг оруулж байгаа. Энэ дээр нөгөө мэрэгжлийн холбоотын оролцоогч бас нэмэгдүүлж орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл татварлагчдын нийтлэг эрх ашигт зөрчилдөд байгаа тэр зүйл дээр ч гэсэн татрын одоо мэрэгжлийн холбоот хүртэл одоо тэндээ зөөлөмж гаргах, харилцан уулзах энэ хүртэлх боломжийг нь бол нээж өгсөн ийм зохисуултууд л орж иж байгаа. За боловсруулах одоо үйлдвэрлэлийн чиглэлээр за ялангуяа одоо хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүд бол одоо юу гэдэг татварын хувь хэмжээнээс илүүтэйгээр ер нь бол одоо энэ дотоодын үйлдвэрлэлээ дэмжих шаардлага байна. Ялангуяа татварын бодлогоор дамжуулаад хөшүүрэг хийх шаардлага байна гэдэг. Тэгэхээр уг нь бол дотооддоо үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гэдэг засгийн газрын ерөнхий бодлого нь байгаад байдаг. Гэтэл яг хуулийн дээрээ бол энэ бодитоор байхгүй байна гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо магадгүй шинжилгээр одоо яригдж байгаа энэ 4 хуулийн төслөлтөөр үйлдвэрлэлийг дэмжих чиглэл татварын ямар нэгэн хөнгөлөлт одоо эсвэл одоо дэмжих тийм урамшууллын тогтолцоо байна уу? За үйлдвэрлэлийн компаниудын хувьд бол хамгийн одоо том бэрхшээлтэй асуудлууд бол нөгөө баримтжуулалтын асуудал байдаг шүү дээ. Баримтжуулалтын асуудал. Тэгээ тэр нь баримтжуулалтын асуудал нь орж ирэхгүй болохоор нөгөө бид нар бол зарлуудаа авчдаг. Тэр зарлууд нь бол хасагдахгүй болоод ингэж яваад байдаг. Тэгвэл энэ нөөтийн тухай хуулийн дээр бол энэ зохицуултыг бол оруулж ирсэн. Бэлэн бусаар та гүйлгээ хийчих, бэлэн бусаар гүйлгээ хийсэн нөхцөл та цаад газар баримтаа өгөхгүй бол та өмнөөс нь баримтаа өсгөх. Инхгүй болохоор нөгөө орж ирсэн орлогоосоо нөгөө хасагдах зардал нь байхгүй болохоор нийт одоо нөгөө орлогоосоо татвар төлчих гээд үйлдвэрлэгчний хувьд бол татрын ачаалан тэгж нэмэгдээд байгаа. За мөн үйлдвэрлэгч нар бол гаднаас одоо худалдаа авалтууд хийж байгаа. Ажил үйлчилгээнүүд авч байгаа тийм үү. Тэн дээр нэмэгдсэн уртгаалan дотрын одоо давхар татрын асуудал гарч ирж байгаа. Энийг нь хасдаг болгож орж ирж байгаа ийм асуудал. Дараа нь бол тэр аж ахуйн нэгж орлогын дотор мэдээж боловсруулах үйлдвэрийн компаниуд бол татвар ногдуулах орон 6 тэрбумаас дээш ихэнх нь бол байгаа болов гэж үзэж байна. Энэ дээр нөгөө шатлалын хувь хэмжээг нь 15% болгоод буруулчихаар тэр хэмжээгээр 400 сая төгрөг нь тэр хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдэх
ийм асуудал байна. Дөрөвдүгээр асуудал бол энэ үйлдвэрлэлийн компаниудаар бол хамгийн чухал асуудал бол энэ компаниуд руу хүний нөөцийн асуудал хамгийн чухал шүү дээ. Тэгэхээр энийг бол нөгөө хуучин одоо хуулийн тогтолцоо ч гэсэн одоо ч гэсэн байж хат бол тэр ажилтнаа сургаж хөгжүүлэх зардыг нь бол хасахгүй л янз янз юм байдаг. Энийг нь бол аж ахуй нэгжсэн ч хасдаг болгож өгч байна. Нэмэгдсэн хүртэл нотариус ч одоо хасагдах зардлаар нь хасагдах нотор нь бол оруулж ирж тооцож оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ агуулгаар бол энэ нийт аж ахуй нэгжүүд төр боловсруулах үйлдвэр худалдаа үйлчилгээний компаниуд бол энэ компаниудад бол эрх зүйн байдлыг нь бол дээрдүүлж өгч байгаа ийм зохицуултууд бол өөрөлдөх юм бол дунд хэмжээний аж ахуй нэгжүүдэд бас харьцангуй боломж энэ нэмэлт өөрчлөлтөөр бол одоо өгөөжийг хүртэхгүй компани гэж байхгүй. Үйл ажиллагаа эрхэлжлээ бол том жижиг ялгаагүй бүгдээрээ л хүртэнэ. За магадгүй одоо жижиг аж ахуй нэгжүүд байлаа гэж үзвэл одоо 1.5 тэрбум борлуулалт аж ахуй нэгж 90% хөнгөлт гэж нэг яригддаг шүү дээ. Энийгээ бол одоо 2.5 тэрбум болгоод нэмэгдүүлсэн байх жишээ дээ. Тэгээд тэрийгээ бол одоо эхний 3 жилдээ бол 90%, дараагийн 3 жилдээ бол 50%. За энэ хугацаа ер нь бол энэ хөнгөлөлт чөлөөлт гэдгийн цаана бол сүүдэр мэтнийг дагж явдаг юм байд. Татвараас зугтах зайлсхийх. Тэгэхээр энэний нөгөө хязгаарлалт тавьдаг юм нь бол нөгөө хугацаа тавьж өгдөг. Тэгэхээр энэ хугацаа тавиад өгчгөр яж юм нөхөр нөгөө эхний 3 жилдээ бол 90%, дараагийн 3. Тэгээд ингээд цаашид тэр компанийг яах нь ердөө харилцаа руугаа оруулаад явах. За мөн дараагийн асуудал дээр нөгөө том жижиг аж ахуйн нэгжтэй бүгдэн дээр нь ялгаатай. Эрсдэл одоо зөрчил гарахаар л хин шалгалт тавьж ирээд тэн дээрээ нөгөө нөхөн татвар алдан тургуултанд тавьдаг байгаа болооч л гэдэг юм бас. Одоо бол нөгөө эрсдлийг нь урьдчилан татрын албан мэдээлдэг болох юм байна. За ингээд нөгөө татрын зөвлөх өнөө нэгтлэн бодогч тэргээ ингээд яг үндэслэлтэй гэж үзэж байгаа бол тэргээ тайлгаа залруулчихна. Ингэчих юм бол нөгөө алдан тургуул гэдэг асуудал бол байхгүй болох жишээ. Төсөл нийцүүлэг маш товчхон асууя. За баримтын системийг анх нэвтрүүлэхдээ одоо татвар төлдөггүй хэсгийг илүү одоо бүртгэлжүүлэхдээ энэ асуудлыг бол ярьж ирсэн. За гэтэл энэ бас төдийлөн үр дүнд хүрэхгүй байна гэж яригдаг. Одоо албан бус эдийн засаг татвар төлдөггүй хэсгийг яаж одоо татварт хамрагддаг болох вэ? Одоо нийтлэг тэгш одоо бүгдэд зарчим нь өөрчлөх хэрэгтэй тийм. Энэ дээр та маш товчхон хариулвал. Тий. Одоо тэгш шудраг зарчим асуудал харагдаж байгаа байхгүй. Татрын тэгш шудраг. Би төлж яхад хажуудах нь төлөхгүй байна л гэдэг чинь одоо ойлгомжтой асуудал бас. Тийм учраас нөгөө нэг нэмэгдсэн суртахуун ундрын тухай хууль дээр бэлэн бусаар гүйлгээний хийгдээд явчих юм бол тэр нөхдөд ий баримт өгөхгүй бол та тэрний өмнөөс ий баримтаа шивж авах тэр эрхийг нь яаж нэ тэр татвар төлөгч гаргаж өгч байна. Энэ бол маш том дэмжлэг болж байна. Одоо энэ татвар төлөгчнэрийн хувьд бол хамгийн их зовлонтой асуудал бол одоо энэ зах дээрээс ч гэдэг юм одоо ингээд юмнуудаа очиод авдаг. Авчин гутаа нөгөөд бол хасагдахгүй байх шин. Ий баримт нөгөөд бол шивж өгдөг. Шивлэхэд өөр газрын ий баримт шивэлж. За энэ асуудал бол засагдана гэсэн.